За Сэлэвдэдийн өрөөнд гэр орооллыг орон сууцруулах төсөл 158,000 талбарт хэрэгжиж байгаа. Ингээд нийт 2301 талбарын иргэдийн газар болон хөдөлгөөн хөрөнгийн үнэлгээг бас хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар нийт иргэдээс 96.5% нь бол одоо тухайн байршил дээр гэр орооллыг орон сууцруулах төсөлд хамрагдах хүсэлтэд илэрхийлж одоо зөвшөөрсөн санал өгсөн. Ингээд одоогийн байдлаар нийт иргэдийн маань нийт 65 орчим хувьдаар буюу одоо хөрөнгийн үнэлгээг одоо хийж эхлээд байна. Ингээд одоогийн байдлаар хөрөнгийн үнэлгээ хийгдсэн иргэдтэй одоо хэлцэл хийх ажил одоо үргэлжилж байна. За тухайн байршлын иргэдийн маань нэг дундаж метр квадрат бол нэг 450 метр квадрат орчим одоо талбай эзэлж байгаа. Тэгээд айл болгон харилцаа адилгүй дээр бас амны сууц, одоо гараж, одоо бусад үйл хөдлөх хөрөнгө байгаа. Ингээд дунджаар айлуудын маань одоо үнэлэгдсэн байгаа хөрөнгийн үнэлгээний дундажтун доотлол нэг 120-аас 150 сая орчимтай байх шаны. Ер нь ямар ч байсан нэг зах зээл дээрээс хоёр өрөө орон сууц худалдан авахд одоо дүүцгүүц хэмжээний бас ийм үнэлгээ гарч байгаа. Гэхдээ үнэлгээ бол одоо бүрэн 100% хийгдэж дуусаагүй. Ажлын явц 50% та байгаа. Ингээд иргэд маань бас одоо бич баримтын зөрчилтэй бас иргэд нилээдгүй байна. Дээрээс нь хаяган дээрээ оршин суудгүй иргэд бас маш их хэмжээгээр байна. Ингээд үүнээс үүдэлтэй хөрөнгийн үнэлгээний ажил бас одоо тодорхой хугацаагаар хугацаа алдах ийм тохиолдол байна. Одоо бид дүүрэг хорооны одоо бас засаг дарга хэсгийн ахлагч нартай хамтраад одоо хаяган дээр байхгүй байгаа иргэдийг бас одоо холбоо өрөх ажлыг одоо бас тухай бүр зохион байгуулж байна. Мөн одоо үйл хөдлөлхөрөнгийн гэрчлэгээ гараагүй байгаа иргэдийн үйл хөдлөлхөрөнгийг ийм гэрчлэгийг бас богино хугацаанд гаргах ажлыг улсын бүртгэлийн газартай хамтран хийж байна. Мөн одоо эзэмших эрхийн гэрчлэгээтэй өмчлөх эрхийн аваагүй байгаа иргэдийг мөн одоо газрын зөрчилтөө, бич баримтын зөрчилтөө байгаа иргэдийг одоо энэ зөрчлийг арилгуулах ажлыг бас нийслэлийн газар зохион байгуулалтын албатай хамтраад богино хугацаанд шийдвэрлэж байна. Ингэж ээж иргэдийн маань бас үнэлгээ бүрэн гүйцэд зөв арах энэ болцоог бас хангаж ажиллаж байна. Иргэдийн үнэлгээ хийгдэж дуусаад үнэлгээний тайлан хэвлэгдэж гараад иргэдтэй харилцсан үнэлгээн дээрээ тохиролцох ажил хийгдэж дуусангууд иргэдээс 3 сонголт авч байгаа. Нэгдүгээрт бас бэлэн мөнгөөр газрынхаа төлбөрийг авах. Хоёрдугаарт тухайн байршил дээр баригдах орон сууцнаас одоо метр квадратын одоо тулгалт хийж одоо харилцан зөвшөлдсөж орон сууцаа сонгох. Тэгээ энэ хугацаанд түрээсийн төлбөрийг одоо нийслэл буюу нийслэлийн орон сууцны корпорац даахаар одоо гэрээ хийх ажил. Мөн одоо 3 дугаарт бэлэн байгаа нийслэлс санал болгож байгаа орон сууцаар бас одоо газраа солих энэ ажлыг бас зохион байгуулнаа.